Сайн байна та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Boynas channel та бүхэнд мэдчилж байна. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ Японд одоо шивэсийг тойрсон эргэн тойронд нь болдог асуудлууд болон шивэсээ одоо ялгаа одоо Японд одоо нэрлэгддэг ялгаанууд. Тэгээ яагаад тэгж нэрлэх болсон. Тэгээд шивэсийг ер нь одоо орчин үед хүмүүст их маш их ярьдаг. Тэгээ Японд шивэстэй хүний хүлээн зөвшөөрдөггүй гэд. Тэгээд яг тэр одоо бүх асуудлууд нь яг анх юунаас үүссэн гэх. Тэгээд тэр бүх зүйлийг сайхан ингээд задлаа, тайлбарлаад эхнээс нь ингээд тайлбарлаад маш дэлгэрэнгүйгээр танилцуулъя гэж бодлоо. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэг рүү бүгдээрээ орцгоё. Тэгэхээр хамгийн ихэнд ярих ёстой зүйл бол шивэс гэдэг нь одоо үгний одоо Японд ашиглагддаг одоо ялгаанууд болон яагаад тэгж одоо ялгадгийг болсныг эхнээс нь тайлбарлах нь зүйтэй болов гэж би бодлоо. За тэгэхээр Японд шивэсийг ерөнхийд нь бол 3 ангилж одоо ангилдаг гэхээсээ илүү зүгээр 3 удаа өөрөөр одоо хэлж бичдэг байгаа. Нэг нь болохоор шисей, хоёр дахь нь болохоор ирезуми, гурав дахь нь болохоор тато гэд. Одоо тато угаасаа ерөнхийдөө бол та бүхний мэдих шууд англи үг, японочууд нь болохоор тэрийг хэлэхдээ tattoo гэж одоо яг дуудаж хэлдэг байгаа. Бүр анх ирезуми гэдэг нь одоо Эдогийн үе буюу одоо маш олон жилийн өмнө дээр үед болохоор одоо гэмт хэрэгтэн буюу одоо гэмт одоо хэрэгт холбогдсон, гим нүгэл хийсэн, хулгай дээрэм хийсэн хүмүүст одоо ингэж тамгалж тэр хүмүүсийг тамгалдаг байсан одоо тэр тэмдгийг нь ирезуми гэж одоо яг хэлдэг байсан. Энэхүү соёл нь болохоор Хятадаас орж ирсэн байдаг юм байна лээ. Хятадд яг адилхан гэмт хэрэгтэнд ингэж тамга тэмдэг одоо тавих те одоо зүхтлаа гэж бодоход одоо баригдахгүй гэсэн тийм одоо тий таньж мэднэ гэсэн тэм зорилгоор ингэж хүмүүсийг ил газар ингэж тамгалж тэмдэглэдэг байсан. Тэрийг нь болохоор японочууд одоо авч одоо өөрсдийнх нь соёлд шингээж ирезуми гэж хэлдэг байсан байгаа. Тэгээ яг түүнийх нь тэр цаг үед одоо яг уялдаад яг тухайн үед нь Зүничиро Танизака гэх одоо хүн болохоор одоо шисей гэх нэртэй одоо шивэсний тухай тийм зохиол ном гаргасан байгаа. Тэгээд тэрхүү яг зохиол дээр болохоор тэр хүн болохоор хамгийн анх түүхэндээ одоо ирезуми буюу шивэсийг одоо шисей гэх одоо энэхүү ханзаар яг дүрсэлж одоо тухайн үеэс тэр номон дээр маш ихээр ингэж дуурдж оруулж ирсэн байгаа. Тэрхүү үеэс нь эхлэн одоо Японд шивэсийг шисей гэж одоо бичиж дуудахдаа ирезуми гэж одоо уншдаг болсон байгаа. Одоо яагаад тэгж болсон бэ гэхээр мэдээж яриг тэр үеэс эхлэн маш өргөн хэрэглэн тэр одоо энэхүү шисей гэдэг ханз нь болохоор ашиглагдаж хүмүүс одоо ирезумигээс илүү шисей гэсэн одоо тэр дуудлагатай ханзыг нь одоо маш хөргөнөөр ашиглах болсонтой холбогдуулаад бичгтээ шисей гэж бичээд дуудлагатай ирезуми гэж дуудаг бас нэг юм ханз гарч ирсэн байдаг. Тэгэхээр яг уул шугамдаа бол аль нь яг нэг утгатай аль нь шивэс гэсэн утгатай. Тэгээд хоорондоо бол ерөөсөө ямар ч ялгаагүй байгаа. Харин тату буюу одоо шивэс одоо англи хэлний тату гэдэг үг нь болохоор одоо японочдын өөрсдийнх нь одоо англи хэлнээс хөрвүүлсэн өөрсдийнхөө одоо тэр тий аялгаараа ингэж дууддаг одоо хэлбэр нь байгаа. Олон жилийн явцад одоо энэхүү одоо шивэснүүдийнх нь нэршлийнх нь ялгаа нь болохоор өнөө цагт одоо Япон аргаар одоо гар аргаар ингэж будаг маш олон өнгийн будаг хольжтой Япон хүмүүс хийдэг яг тэр аргыг нь болохоор ирезуми гэж нэрлээд харин эсрэгээрээ тэр багаж ашигладаг автомат багаж ашиглаж тэ одоо бизнес гэдэг дуургаад одоо та бүхний яг мэддэг тэр одоо энэхүү одоо тий багажийг ашиглаж одоо ингэж хүмүүс ингэ шивэс гийдгийг нь болохоор японочууд тату гэж одоо нэрлж хоорондоо тэгж одоо ойлгох тийм бүр соёл одоо бараг одоо нийтлэг болцсон байдаг. Хэдий тийм ч гэсэндээ яг ингээд хийлгсэн одоо тэр загвар өнгийг нь харах юм бол одоо Япон шивэс нь болохоор одоо яг өөрсдийнхөө уламжлалт дүрс одоо тэр луу одоо койфиш гэх мэтчлэн одоо тэр алдартай яг өөрсдийн гэсэн тэр загваруудаа яг их хвчлэн хийдэг. Эсрэгээрээ яг тэр тату гэж одоо нэрлэгдээд байдаг нь болохоор яг зохиолч одоо тэр юу н одоо загварын те одоо өнгө нэг тосолсон байлаа гэхэд ерөнхийдөө тийм загварлаг талаа одоо дагнсан нь болохоор яалтчгүй тату гэдэгт ерөнхийдөө багтчаад байдаг. Тэгэхээр яг Япон дараагаар хийсэн нь болохоор ирезуми зөвхөн гадаад одоо тэр машин ашиглаж хийсэн нь болохоор тату гэж одоо ойлгогдох гээд байдаг нь бас жоохон эргэлзээтэй болж ирж байгаа. За үүний дараа гарч ирэх хамгийн том асуулт бол
Японд яагаад хэн одоо ямар шалтгаанаар шивээс хийлэгдэг вэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Ихэвчлэн одоо якуза болон те одоо гинт хэрэгтэн одоо бүлэглэлд байдаг одоо муу хүмүүс одоо шивээс хийлэгдэг гэсэн тийм ойлголттой өдийг хүртэл одоо явж ирсэн байдаг байгаа. Одоо хүн болгон л тэгж боддог. Хэдий тийм ч гэсэндээ одоо үеийн залуучууд, Япон залуучууд нь болохоор ерөнхийдөө бол гадаад дотоод маш олон хүмүүс одоо ирээд те ерөнхийдөө гадны соёлд ерөнхийдөө нэвтэрч эхэлж байгаатай холбогдуулаад бас ч гэж одоо хүлийн зөвшөөрдөг те. Энэ бол ерөнхийдөө загварын бас нэг чих хандлагын нэгэн илрэл юм а гэдгийг бол ерөнхийдөө жоохон ч ойлгож одоо бүр нэг 5 10 жилийн өмнөхөөс бол бүр харьцангуй одоо өөрчлөгдөж дасаж эхэлж байгаа. Түүнээс гадна одоо яагаад одоо те дасах болсон бэ гэдэг нэг шалтгаан нь болохоор өнөө цагт те якуза болон гинт хэрэгтнүүд нь заавал шивээс хийлгэх тийм одоо чиг хандлага байхгүй болж ирж байгаа. Якуза гэж хэлээд явангууд одоо зарим одоо орчин цагийн якуза гинт хэрэгтнүүд болохоор тийм ямар ч шивээсгүй одоо энэ цаг үеэ дагаад одоо тийм болж ирсэн байгаа. Тэгэд яагаад гэсэн бэ гэхлээр одоо тэр якуза нарт болохоор одоо гинт хэрэгтнүүдэд болохоор одоо дагаж одоо гарч ирэх тэр нийгмийн одоо тэр шахалт дарамттай одоо нийгмийн одоо хязгаарлагдсан байдал нь одоо өндөрсөж ирж байгаатай холбогдуулаад ерөнхийдөө нийгэмтэйгээ одоо дагаж өөрчлөгдөж одоо ирж байгаа. Одоо жишээлбэл та бүхний одоо нэлээд сайн мэддэг Монгол гэлтгүү те дэлхийн ерөнхийдөө ихэнх улс орнууд бүгд л мэддэг онсен буюу одоо халуун усны одоо халуун аршааны газар те манайхаар тийм газар одоо орж болдоггүй. Тэгээд дээрэс нь одоо бассейн одоо далайн эрэг дээр одоо олон хүн цугласан газар гээд нүцгэн шалтан гэж чээж дээгүүрээ чээж нүцгэндээ ингэ шивээсээ гаргацсан явах. За тэгэнгүүтээ 100 одоо зүгээр гудмаар ингээ мак өмсө шивээсээ ил гаргаад явах. За тэгээд одоо ямар нэг ажилд ингээд за магадгүй таньж мэддэг хүнийх ажилд одоо ажилдаг байжгаад шилжээд нэг өөр компанид ажиллахаар болоод очиод ингээ яриаслага өгөөд ингэхлээр ажилд авдаггүй. Тэгээ дээрээс нь албан тушаал дээш ингээд дахиад одоо нэг компанид одоо юу гэдгийг за яг хуу шивээстэй ойлголоо зүгээр санаандгүй залуудаа алдаад хийцэн байлгүй дээ гэдэг яг хүлийн зөвшөөрөлд ажилууллаа гэж бодоход дээш ингээ олон жил болоод тушаал ахиад явхад ингээд одоо тушаал ахих тэр системд одоо ерөнхийдөө тий дээш аль бахихад ерөнхийдөө амар саад одоо дотор учирдаг. Яг тэгэхээр шивээстэй яагаад хийлгсэн үнэхээр зүгээр баг ахтаа ингээд гинэн цайлхан зүгээр гой зураг гэд хийлгсэн гэсэн тэр бол ямар ч шалтгаан болохгүй зүгээр л шивээстэй бол шивээстэй яг тэр утгаараа одоо юу гэдгийг захирал болох байсан хүн болж чадахгүй. Одоо ямар нэгэн групп компанид одоо тэгж том албан тушаалд одоо очиж эрхэлж чадахгүй байх жишээний ерөнхийдөө дагаад маш олон тийм одоо асуудлууд гарч ирдэг. Одоо дэлгүүрт одоо жишээ нь дур зоргоороо үйлчлүүлэхгүй одоо тэ хүсчингийн газар ингээд одоо чинь ойчрлоод ингээд зогсчихлоо гэж бодоход тэр дунд ингээд очиод ингээд очирд ингээд очиод зогсон гут ардчин байгаа хүмүүс урдчин байгаа хүмүүс ингээд бүгдээр яваад өгч чинь. Тэгээд тэгэнгүүт тэр хүсчингийн газрын хүмүүс нь одоо тэр мэдээж бүх одоо зочныг үргэж байгаа тэр хүнийг авах хэцүү байх хэцүү тэ одоо үсийг оруулж засах уу яах уу. Ер нь бол амар тийм хэцүү тийм нийгэм бол байдаг байгаа. Тэдгээр одоо зүгээр нэгэн дээр нь л одоо тулгуурлаад ярил л да одоо жишээ нь яагаад заавал шивээстэй хүн бол тэ хүн болгон одоо жишээ нь онсен буюу халуун аршаанд тэ ингээд орж болтгүй юм бэ гэр бүлийнхэнтэйгээ үр хүүхэд найз нөхдөдөө баярлаад тэ ингээд яваад орё л доо яагаад орж болтгүй юм бэ гэхээр тэр ингээд маш одоо дээр үеэсээ одоо улбаатай байгаа. Тэгэд яг ерөнхийдөө товчлоод ярих юм бол дээр үед ингээд яг якуза болон гэмт бүлэглэлүүд яг ингээд ид цэцгэлж одоо ингэж гарч ирж явах яг тэр үед болохоор бүгд тухайд бүгдээ ихэнхдээ шивээстэй. Тэгэнгүүт одоо халуун аршаанд бүгдээ яг тэгж бөөнд бүлэг мүлхээрээ те ингээд цуглж ингэж орж одоо стрессээ тайлдаг те тийм орох дуртай газруудынх нэг байсан байгаа. Тэгээд тухайн одоо жижигхэн одоо мухлагч юм уу архины мухлагын газар ингээд дандаа ингээд бөөндөө ингэж явдаг. Тэгээд ингээд яваад бөөндөө ингээд нэг цул болоод ингээд гимт бүлэглэлүүд гимт ингээд этгээдүүд ингээд явангууд энгийн одоо ард иргэд ингээд тэр газар ингээд орох тийм айцтай ингээд хамт ингээд тэр аршаанд ингээд орж альжаалаа тайлах гад орох гэхээр тийм эвгүүр гэсэн тийм газар байдаг байсан учраас ерөнхийдөө хүмүүс ингээд тэрнээс улбаалаад одоо тэр онсенд орхоо ингээ болждаг. За тэгээд тэрэнд бүр цаашлаад тэр одоо тэр онсын одоо тэр халуун аршааны газрыг гэмт бүлэглэлийн одоо тэр
одоо үүр тий одоо тийм газар гэдэг тийм бүр ингээд нэр ингээд тэр хаваараа тараад ерөнхийдөө тийш ямар ч хүмүүс ерөнхийдөө очиж ингэж үйлчлүүлэхэ болцдог тийм чиг хандлага одоо тийм одоо тий үйлдэл маш их гардаг байсан байгаа. За тэгээд тэгэнгүүт тэрийг нь тэр халуун усны газар болон одоо тэр улсаас тухайн одоо тэр засгийн газрын одоо тэр юм яаж одоо тэр гэмт төлөвлөлттэйгээ тэмцэжсэн одоо тэр арга нь яаж шийдэгдсэн бэ гэхлээр шууд гэмт этгээдүүдийг оруулахыг хориглоно гэд хэлчих гэхээр Якуза нарыг одоо тэр одоо жишээ нь үгтэй онсэн одоо ингээд хаалган дээр бичээд тавьчихгоот ялгуурлаа бидний ялгуурлаа гэд асуудал үүсээд магадгүй тэр халуун усны газрын эзэн нь амар эрсдэх магадaltaй байдаг байсан учраас эсрэгээрээ тэрийг эвтэйхэн маш илтгэр шийдсэн зүйл нь болохоор шивэстэй хүн орохыг хориглоно гэж зүгээр тэр үеэс эхлээд одоо тиймэрхүү одоо нийгмийн тийм соёлтой болж эхэлсэн байна. Тэгээд тэр нь шивэстэй хүн тухайн үед ямар хүмүүс байдаг байсан бэ гэхээр ерөнхийдөө гэмтэтгээдүүд Якуза болон тэгэл гадаад дотоодоос ороод ирсэн яг тийм жоохон бүтэхгүй болохгүй гарын хүмүүс дандаа байдаг байсан учраас тэр нь шууд та нар бол гэмт хэрэгтэн биз дээ. Та нарыг оруулахгүй уучлаарай гэж одоо хэлхийн орон зүгээр л шивэстэй хүн оруулахгүй уучлаарай гэж одоо та нар гэмт итэд вэ нү үгүй вэ хамаа байхгүй гэсэн нэг тийм соёл гаргаж ирсэн байгаамаа. Тиймдээ ч одоо жишээ нь тэр үеэс эхлээд одоо онсэн нь болохоор одоо халуун аршааны одоо газар нь болохоор тий хамгийн одоо аюулгүй тийм алчаалаа тайлах хэвээр тийм нийгмийн тийм айгүй гоё газрууд болж одоо тийм тод нэр зүүдэг тодтолтой болж эхэлсэн байгаа. Одоо аюулгүй газар гэсэн тийм. За тэгээд түүний дараа болохоор одоо Японд эртээр үеэс эхлээд одоо анхнаасаа л Иризуми гэдэг одоо үг орж ирсэн тэр цагаасаа л одоо тий өрөнд орноос одоо гэмт хэрэгтэнд хийдэг гэсэн тэр соёл нь одоо өдийг хүртэл одоо хадгалагдаад ирсэн өнөөг хүртэл ингээд явсараа ирсэн байгаа учраас Япончууд болохоор өөрийнхөө мөнгөөр тий за яг Якуза нар болохоор өөртөөхөө мөнгөөр биш яг тухайн бүлгэм тий бүлгмийнхаа одоо тэр одоо ахлагчтай бүлгмийн толгойлогчийнхоо мөнгөөр хэдий тэр шивэсийг хийлгэж байгаа ч гэсэндээ өөрийнхөө биетээр тэр шивэсийг ер нь ямар ч шивэсээс хамаагүй хийлгэж байгаа гэдгийг нь болохоор Япон хүмүүс бодохдоо энэ хүн нэг бол гэмт хэрэгтэн тэрийг ингээ хүлийн зөвшөөрөөд энийг хийлгэсэн. Нэг бол би гэмт хэрэгтэн шүү. Би ийм бүлэглэлийнх шүү гэдгийг одоо тэр шивэсээр ингэж илтгэж одоо шивэс одоо бүлэг болгон ч өөртөө гэсэн тийм онцлогтой байгаа. Тэгээ тэр одоо онцлог шивэсээр ингээ би энэ бүлэг би ийм гэмт бүлэглэлд байдаг шүү гэдгээ одоо илэрхийлж байна гэсэн тийм одоо ухагдхуун одоо болтлоо бодож тэгээ шивэстэй хүнийг нэгээ бол үнэхээр л за окей энэ гэмт хэрэгтэй л гэсэн ерөнхийдөө харах хүн зүгээр хардаг байгаа. За тэгээ тэрнээс гадна зүгээр ингээ залуучуудтай би энэ шивэсийг гой харагдаад хийлгэсэн юм аа гэж одоо хэлж байгаа тийм хүмүүсийг болохоор Япончууд юу гэж боддог вэ гэхлээр нэг бол тэр хүнийг дэндүү их мөнгөтэй хүн асар их мөнгөтэй зүгээр хүн одоо хүн хоёр дахь нь болохоор энэ хүн болохоор бүр үнэхээр байж боломгүй хамгийн одоо тийм тэнэг хүн гэж одоо хүлээж авдаг хардаг байгаа. Үүний шалтгаан нь болохоор эхнийх нь болохоор одоо маш их мөнгөтэй хүн гэдэг нь болохоор Японд шивэсний төлбөр зардал нь маш өндөр байдаг. Одоо жишээлбэл одоо зүгээр хаач ямар ч одоо шивэсний газар очиод яг Иризуми хийлгэе гэд яваад авах юм бол зүгээр яг үндсэн тарифууд нь ерөнхийдөө хамгийн хямдхан нь дунджаар одоо сантиметр квадратаар нь одоо ингээд бодсон байдаг. Хоёр аргаар боддог. Нэг нь сантиметр квадратаар, нөгөөх нь болохоор цагаар боддог. Сантиметр квадратаар боддог нь болохоор 1 сантиметр квадрат нь тэдэн мянган йен гэх жишээтэй. Нөгөөх нь болохоор зур цагаар боддог. Цаг нь болохоор 1 цагийн 10,000 йен. Тэгээ 10,000 йен мөртлөө 1 цаг биш одоо хамгийн багтаа 2 баг 3 цагаар ингэж захиалж одоо авдаг байгаа. Шивэс хийх үйл явц нь маш удаан энэ одоо гар агаар хийдэг учраас маш удаан одоо олон цаг үргэлжлэдэг учраас хамгийн багтаа те зүгээр нэг 5 см одоо хаашаашаа нэг 5 см-ийн дайтай гад шивэс жижигхэн шивэс хийлгийа гэж бодъё л доо. Хамгийн багтаа хэдэн 100 мянга одоо Монгол төгрөгөөр хэдэн 100 мянган төгрөг болох жишээний жижигхэн шивэс. Тэгээд одоо Японд амар алдартай тэр бүтэн биеийн шивэс одоо нурууга бүтэн бие одоо тэ битүүлсэн байгаа шивэс тэр бол угаасаа ингээд тооцоолоод мөнгөн дүнгээр тооцоолоход тэр бол бүр хэдэн 10 бараг 100 сая хэдэн 100 саяар ингээд үнэлэгдэхээр таны тийм нарийн одоо тэр үнэтэй одоо артистуудаар ингэж хийлэгдэг бүр маш өндөр зардалтай байдаг байгаа. Бүр төсөөлөхөд тийм бэрх үнийн дүн гарч ирдэг учраас одоо маш баян хүн
гэж одоо хүмүүс боддог. Хоёр дахь нь болохоор түрүүн хэлсэнчлэн маш тэнэг хүн. Японд ингээд шивэстэй хүнтэй одоо ямар зүйлүүдээс ингэж одоо нийгмээс одоо хязгаарлагдаад идэм бэ те одоо онсенд орж болохгүй ажил хийгээд тиншгүй хийгээд ингээ өөр ажилд орох гээд ингээ явах гэхээр одоо орж чадахгүй шинэ ажилд ингээд орох гэхээр лаг одоо инженер ямар нэгэн төгссөн мэргэжлэрээ орох гэхээр орж чадахгүй те зүгээр нэг одоо арбайт чинь нэг шороо зүүдэг ч юм уу тиймэрхүү ажил дээр баг ингэж очиж таарах гад байдаг. Тэрийг мэдсээр ижиж чи энэ шивэсийг хийлэгдсэн бол чи үнэхээр тэнэг хүн байна гэж Японч тардаг. За тэгээд эцэст нь энэ хүртэлх яриагаа одоо ерөнхийдөө товчлоод одоо нэгтгэхэд нэг хэлэхэд бол Японд болохоор шивэсийг одоо эртээр хятаддаас ахуулаад хятад одоо өрн дахинд одоо маш дээр үеэс ахуулаад гинт хэрэгтэнд ингэж хамгаалж одоо шивэсийг хийдэг. Тэгэнгүүтээ тэр нь болохоор зүхтлаа гэж магадгүй зүхтлаа гэж бодоход энэ тэнд ч одоо энгийн ард иргэд ингээ хараад мэддэг тэр хүнийг ингээ дараа нь барьж өгдөг энэ хүн одоо тэг гинт хэрэгтэн байна шүү гэдэг мэддэг. Одоо тэгж ялгах тэмдэг болгож одоо хийдэг байсан баг. Тэгэнгүүт Япончууд болохоор яагаад яг тэр одоо якузанаар хийлэгдэг болсон бэ гэхээр би одоо тэр бүлгэмд орж байгаагаа илэрхийлээд тэр бүлгэмээр би тэр гэр бүлээрээ бахарх нь би гэр бүлтэй худлаа хэлэхгүй би гэр бүлээ одоо ар нуруунаас нь те одоо хутгалахгүй ч юм уу те одоо уурахгүй шарахгүй гэсэн тэр одоо зүйлээ илэрхийлж ерөнхийдөө тэр баттгаж одоо тэмдэг маягийн одоо ерөнхийдөө яг тийм соёлоор якузанаар яг анх хийл гэж хэлсэн байгаа. Тэгэнгүүт Япончууд нь болохоор бодохдоо за тэр хүн одоо ийм л угаасаа шалтгаанаар хийлэгдэг юм чинь энэ хүн анханасаа мэдсээр байж хийлгсэн бол уучлаарай. Ямар ч шалтгаанаар хийлгсэн байсан байлаа гэсэндээ та шивэстэй таныг энэ нийгэмд энгийн хүн гэж хүлээж авч чадахгүй нэ гэсэн соёлтой байгаа. Маш энгийнээрээ.